2026 Монгол гэлтгүү дэлхийг дуусгасан айхтар хатуу жил гарсныг та бүхэн мэдж байгаа. За 1 сарын 1-нд Швейцарын Кранс Монтана гэдэг хотын нэгэн шөнийн цэнгэний газар их хэмжээний гал гарч 40 хүн амнасаа алдаж олон 10 хүн гэмтсэн ийм зүйл болсон. Осол аваарын тухай мэдээлэл тухайн үедээ Монголын сошиал медиа орчинд бол нэлээд явж олон хүмүүс бас харамссан сэтгэлээ илэрхийлж ирсэн байдаг. Ерөнхийдөө нэг иймэрхүү гал яагаад гардаг, ер нь яаж иймэрхүү зүйлээ сэдвүүлээ боломжтой байх вэ гэдэг талаас энэхүү аимшиг осол аваар гал хувцастай холбоотой зүйлийг та бүхэндээ энгийн товч өгүүлгээр хэлж өгнө. За ерөнхийдөө Швейцарын холбооны улсын галын аюулгүй байдлын систем бол дэлхийд нэлээд дээгүүрт орохтой хамгийн өндөр тийм хөгжингүй хариуцлагатай тийм систем байдаг юм а гэдэг дэлхийн гал судлаач нар тэр тусам Америкийн нэгдсэн улсын галын аюулаас урьдчилан сэргийлэх агентлагийн том экспертүүд мэргэжилтэнгүүд бол хэлсэн байдаг. Тухайн үед гарсан галын шалтгааныг шалгаж байгаа учраас яг нарийн ийм тийм гэсэн мэдээлэл бол байхгүй байгаа. Гэхдээ олон түмний хэвлэл тавигдсан байгаа бичлэг, олон гэрчүүдийн мэдүүлэг энэ төрөөр ерөнхийдөө дүгнээд үзэхээр яхаарахгүй тухайн шөнийн цэнгэний газар монголоор бол Б1 давхурт уршдаг. Ганцхан уртцтай тэрүүгээр ингэж хүмүүс доош уруудаж ороод маш жижигхэн хэмжээтэй талбайд олон хүн цуглаж шинэ жилийн баяр тэмдэглэсэн. За энэ талбайн дээд таазыг дуу чимээнээс тусгаарлаж тусгай акустик тусгаарлагч тийм арзгар хөөсөнцрөөр бол доторлож дуу чимээг бол намсгаж ирсэн байдаг. За яг энэ үед шинэ жилийн шампанскэн дээр та бидний сайн мэддэг ийм гал астаг бенгалийн гал гэж ярьдаг тиймэрхүү зүйлийг шампансагны хүзүүнээс скотчтож наагаад түүнийг асаагаад тэгээд тэр очно дээшээ таазан таасны хөөсөнцрийг бас галаар дэмжиж маш богино хугацаанд хөөсөнцөр шатаж түүнээс болж хэмжээний гал гараад олон хүн гарч амжилгүй нарийнхан зам хаалгатай хэсэг дээр бөглөрч тэндээ бас харамсалтайгаар амиа алдсан гэсэн тийм судалгаа анхан шатны дүгнэлтүүд бол явж байгаа. Галын аюулгүй байдал бол мөрдөн байцаалд явж байгаа учраас яг тиймнээс болоод иймнээс болсон гэдэг эцсийн шийдвэр бол гараагүй байгаа. Гэхдээ ер нь яг энэ Швейцарт болсон галын энэ асуудал өөр бусад орнуудын том шөнийн цэнгэний газар бар ресторанууд бол болж исэн байдгийн байлээ. Үүнийг та бүхэнд цухас дурдаад явъя. 2025 оны 12 сарын ихээр Энэтхэгийн Го гэдэг хотын нэгэн шөнийн цэнгэний газар цахилгаан очлуур буюу дээшээ янз янзын утаа оч гэрэлд ингээд цацруулдаг ийм төхөөрөмжнөөс гал гарч яг тухайн үед бүжиглж найрлаж цэнгэж исэн олон хүмүүс галд гинт өртөж санд минь зүгтсэн. За харамсалтайгаар 25 хүн тухайн үед амиа алдаж өөр олон 10 хүн насан туршийн хүнд сорив шарахтай болж үлдсэн байдаг. Ерөнхийдөө нэг иймэрхүү шөнийн цэнгэний газар бар ресторантай холбоотой галын асуудлаас болоод маш их хэмжээний хүн бас амиа алддаг. Иймэрхүү тохиолдлууд бол тийм бас их байдаг гэдэг нь бол харагдаж байна. Жишээлбэл энэ 12 сарын ихээр Энэтхэгийн Год болохоос гадна 25 оны 3 сард Хойд Македоны нэгэн шөнийн цэнгэний газар тайзан дээр бэхэлдсэн байсан салют дээшээгээ будаж дээвэр дээр дулаалгын материалыг дотор талаас нь шатааснаас болж хэмжээний галан бороо орж олон хүмүүс яг энэ хугацаанд амжиж гарч чадахгүй байж байгаад амнасаа алдсан. За ойролцоогоор 62 хүн амиа алдаж 150 хүн шархадсан гэсэн тийм аимхтар гонигтай ийм түүх байдаг. Энэ талаар Монголын хэвлэл мэдээлэл сошиал орчноор бараг явж байгааг учраас та бүхэн бас мэдэхгүй байгаа бах. 2023 оны 10 сард Испани улсын нэгэн хотод бас үдшилэг арга хэмжээний үеэр иймэрхүү салют дээшээ хөөрдөг зогсолтгүй дээшээ галаар төрөж идэг иймэрхүү зүйл нь дулаалгын бас материалд хүрээ тэр нь бас дээгүүрөө уугаад бас асч ирснийг бол хүмүүс мэдээгүй байж байгаад хэмжээний сохирол авч ирсэн байдаг. Тэгээд үзэгдэх орчинд бол утаа амиа харагдаж байгаа боловч дээгүүрээ бас галан давалгаа хүмүүсийг араар нь нөмрөөд явж байгааг бол хамгийн сүүлийн мөчид бол хүмүүс анзаардаг.
Яг энэ Испанд болсон галын энэ асуудлаас болж 13 хүн амнасаа алдаж 25 хүн бол маш хүнд гэмтэж бэртсэн байдаг. 22 онд Тайландын Паттаягийн өмнөд хэсэгт оршдог Mountain View гэдэг нэгэн жижигхэн шөнийн цэнгиний газар яа харахгүй бас иймэрхүү очлоор салвит энэ зүйлээс болж гал гарсан. За энэ галаас болж 30 хүн нас орж олон 10 хүн хүнд гэмтэж үрдийн дахид дутуулсан байдаг. Тэгээ энэ зүйлүүд шөнийн цэнгиний газрын таазанд бэхэлсэн элдв гоёл чимэглэл утас юу гэдэг дулаалга энэ бүх материалуудад очлоор хүрсэн тохиолдолд маш хурдан битүү орчинд гал авалцаад энэ гал нь ойролцоогоор 1 минутын дотор объектыг тэр чигээр нь шатаадаг ийм айхтар үйл явдал болоод байгаа. За үүнийг галын шинжээчнэр хүмүүс юу гэж хэлээд идэм бэ гэхээр хэрвээ гал таазанд асж байгаа тохиолдолд галын илч буюу халуун энерги тухайн дээврийг нэвтэлж гарч чадахгүй учраас буцаж ойж таазнасаа буцаж ойж ширээ сандал юу гэдэг газарт байгаа материал газар дээр байгаа хүнлэн хүртэл чиглэсэн ийм хэд халуун чиглэл бий болдгоо. Энэ чиглэлүүд бий болоод ингээд явж байгаа үед бол хүмүүс бол нэг мэдрэхгүй харин тэр гарч байгаа галыг хараад гайхаж цацах сандрах ийм үе болж байгаа үед бусад эргэн тойрон буланд энэ тэнд байгаа бүх хуурай болон химийн агуулмжтай эд үлгийн зүйл объект юу гэдэг диван сандал энэ бүх зүйлүүд дотроосоо уйгиж маш аюултай химийн нэгдэл эсэл бол ялгарч идэг. Тэгэхээр гал гарч ийн гэж хараад буцаа зүхтах гэхэд та маш хүчтэй хортой хийгээр амьсгалах яг энэ үе таны үнэрлэх болон амьсгалах дээрээс нь харах сонсох бүх мэдрэмжүүдчин алдаж өөрийн мэдлэгөө ухаан алдаж явж сууж ингэж хэмжээний бөглөрөл төгжрэл үүсэх юм аюултай байгаа. Хүмүүс галыг холоос хараад за би зүхтчих боломжтой хангалттай хугацаа байна гэж идэрхий боддог. Гэтэл битүү орчинд орж байгаа гал бол аль хэдийг таныг таазан дээгүүр тойроо дээгүүр чинь нөмрөөд хөшиг хөнжил шиг таныг өлгийдөд авцсан байждаг. Яг ийм үедээ энэ хүү галууд маань ойролцоогоо 40-50 секундын дараа тэр буланд асж байгаа гал нөгөө буланд өөрөө очиж шатахгүйгээр нөгөө буланд байгаа ямар ч галгүй байсан хэсэг өөрөө авалцаад өөрөө гал гараад эхэлдэг юм учиртай байгаа. Яг тэгэхээр энэ халууны дөл долгион энергийн энэ урсгал бас нүдэнд харагдахгүй. Заавал гал гэхээр нэг юм ингээд шатаад өөгөө явж явах юм биш. Яг ийм учиртай учраас энэ олон том шөнийн клубүүдэд ийм амар том галын ославарууд гарсан байгаад байдаг. Ер нь бол дээр үед юм хөгжөөгөө технологи хөгжөөгөө ийм том цэнгэнд газар бүжгийн газар дуу хоор хийдэг бар ресторануудад бас гал гарч байсан байдаг. Тэгээд тухайн галууд нь тухайн үедээ бол та бидний сайн мэддэг дэнлүү эсвэл юм лаа эсвэл тамхи татж байгаа тамхиныхаа цогийг унтраагүй хайсан гих зэргээс болж хэмжээний галууд бас дээр үед бас их гардаг байсан. За орчин үеийн клубуд болж байгаа галууд юунаас болоод байна гэхээр бас л нөгөө хүний нөхцөл буюу энэ дээшээ бууддаг солиод бенгалийн гал янз янзын ийм зүйлүүдээс болоод энэ объектод байгаа бусад химийн орцтой зүйлүүд мэр галд маш өртөмтгий шатамтгай учраас маш бохин хэмжээнд олон хүний амь хогорсон ославарууд гараад байна гэж үзээд байгаа. Ер нь тэгээд ийм судалгаа байд юм байна. 2000 оноос хойш шөнийн цэнгиний газруудад амиа алдсан хүмүүсийг дэлхийд даяар тоолоод үзэхээр 1000 гаруй хүн бас амиа алдсан байна гэж яриад байгаа. Тэгэхээр тухайн шөнийн цэнгиний газар клуб, бар, ресторан, дискотек юу гэдэг тэр ажиллаж байгаа хүмүүсээ илүү байдлыг хамгийн түрүүнд бодох хэрэгтэй байгаа. Тэрнээс ашиг орлогоо бодоод юу ч хамаагүй бас хийгээ олон газар нэг юм жижигхэн газар олон хүнийг жихэж уруулаад тэндээ бас ингээд галын аюулгүй байдлыг сахихгүй байна гэдэг эрсдэл тулах юм бол асар их хэмжээний гамшиг гардаг юм байна гэдэг та бүхэн харж байгаа. Дээрээс нь энэ тентгийн дискотекүүд тийм газруудад согтуур хундагаар хамаагүй үйлчилж янз янзын зүйл болоод ингээд гал хэрвээ гарлаа гэхэд хэмжээний спирт ууцсан хүмүүс түлэгдэл гэмтэл шатах эрсдэл болоос өндөр байдаг. Ягаад гэхээр биенээс нь ялгарч байгаа тэр спиртийн агуулмж өөрөө галыг бас
бас дэмждэг юм зүйлүүд болж байгаа. Тэгэхээр манай монголчууд одоо ерөөсөө яг иймэрхүү юмыг сайн мэдэхгүй учраас ямар ч хамаагүй орц бэнийг давхар руу подол руу одоо ямар баар байна, хүн байна уу, хөнгүү байна ороод ирч гэдэг ингээ бөөндөө анги хамт олон гэр бүлээр найз нөхдөөрөө ороод нэг жижигхэн ширээнд шахаа суудсан. Тэгээд эндээ тамхи татхан татаад одоо дээшээ доошоо салиуд бенгалийн галмал одоо төрсөн өдөр найр энэ төр хийнэ гэдэг маань өөр аюултай. Тэр цэма тэр девам ч өөр порлон янз янзын зүйлийг хийс учраас ерөө тамхины цог бенгалийн гал түллээ гэхэд танд уугж байгаа юм шиг харагдаж байгаа боловч дотор талаараа тэр чи асар хүчтэй ил харагдахгүй одоо галын одоо урвалд явагдаж идэг байгаа. Химийн одоо бодис дээрээс нь битүү орчинд байгаа зүйлүүд бол үнэхээр маш богино хугацаанд. Миний урд нь хэлж ирсэн байдаг. Онгоцонд хэрвээ гал гарах юм бол тэр булангаас нөгөө булангийн хооронд гал хүрэхэд 30 секунд байдаг гэж. Тэгэхээр ихэнх хүмүүс онгоцонд одоо гал төмөр гарлаа инглээ гэхлээр ачаас аваа булааж авахгүй юм авч буух гэж байгаа асар их хэмжээний цагийг алддаг. Тийм учраас одоо орчин үеийн онгоцны одоо зааврууд дээр үүдүүд хэрвээ та ямар нэгэн байдлаар гал төмөр гараад аварын шат онгоцсон бол өөдөө бүх юмнууд үлдээгээд шууд гарцыг чөлөөлж маш хурдан онгоцоос буух хэрэгтэй гэдэг ийм одоо зүйлүүд байдаг. Үүнийг одоо мэдэхгүйгээс болж хүмүүс бас төгжигдэж их хэмжээний гал гарсан байна. Ер нь битүү орчинд гарсан гал бол та бидний бодож байгаагаас маш хурдан тархаж дээгүүрчин одоо галан давлгаа, галан урсгал гэж ярьдаг иймэрхүү зүйл одоо нүдэнд харагдахгүйгээр урсч идэг. Яг нь урсж явах үедээ бүх эд одоо хэрэгслүүдийг халааж тэр эд хэрэгслүүд мань гал хүрээг байгаа тохиолдолд өөрөө дотроосоо уугж асч идэг байгаа. Ер нь тэгээд энэ шөнийн цэнгэний газар бар ресторанд болсон галын одоо аимшигтэй түүхүүд дундаас хамгийн амар нь бол Бразилд болсон одоо тэр ахтар нэг шөнийн цэнгэний газрын түүх байдаг. 2013 онд Бразилийн одоо Санта Мария гэдэг хотын Кис гэдэг шөнийн одоо цэнгэнд газар мэдээж бас нэг юмхүү бенгалийн гал ч юм уу салютаас болж хэмжээний гал тархаж тухайн үедээ 242 хүн одоо шоовдож яваад амиа алдаж олон зуун хүн одоо шархагдсан байдгийг. 2004 онд Аргентины Буэнос Айрес гэдэг хотын нэгэн шөнийн цэнгэний газраас аимшигтай гал гарч энэ галын хохирлон 194 хүн болсон байдаг. Энэ чинь зөвхөн нас орсон хүмүүсийн тоолоод байгаа. Үүний дараа одоо эмчилгээ үйлчилгээ совилох үйл ажиллагаа одоо сангалтай хийгдээгүй. Энэ галын улмаас ерөнхийдөө яванда муудад амиа алдсан хүмүүсийг бол одоо тоолж барахгүй их байгаа. Тэгэхээр ерөнхийдөө гал түүмэртэй холбоотой энэ айхтар одоо славарууд бол үнэхээр бас айхтар зүрх зүссэн байдаг. 2009 онд одоо манай хойд төрш Оросд одоо нэгэн айхтар шөнийн цэнгэний газар бас хэмжээний гал төмөр гарч та бүхэн санаж байгаа 156 хүн бас амиа алдаж исэн байдаг. Тэгэхээр ийм баг давчуу орчинд олон хүн цугласан газар хэрвээ гал гарах юм бол ямар хэмжээний хохирол учруулдгийг та бүхэн харж байна. 2016 онд болохоор Румынд одоо нэгэн шөнийн цэнгэний газар маш хүнд одоо рок метал хамтлагийн тоглолт явагдаж байх үед гинэт гал гараад галаас одоо зүхтаж амжихгүй байсаар байгаа 64 хүн одоо энэ тоглолтын үеэр бас амиа алдсан ийм гонигтай түүхүүд бас их байдаг. Ерөөсөө иймэрхүү бар, ресторан, одоо дискотек, клубүүдийг ажиллуулж байгаа хүмүүс бол хамгийн түрүүнд ашиг орлого гэхээсээ илүү хэрвээ энд гал гарвал яах вэ, ус алдвал яах вэ, үер болвол яах вэ, газар хөдлөлт болвол яах вэ гэдэг энэ бүх зүйлүүдийг тооцож тэр стандартаа баримталж одоо аюулгүй гарц галын хор одоо бүх зүйлүүдийг бол тоноглон. Тэр тусмаа одоо тоногдох хөөрөмжүүд нь бүгд бас гал дэмжихгүй байх энэ бүх зүйлүүдийг бол одоо авсан байх ёстой. Тэгжиж энэ эрсдлүүдийг бас багасгана. Яг энэ галтай холбоотой энэ пиротехникийн гал гэж яриад байгаа захилгаан болон салют бенгалийн галуудаас болоод одоо хэмжээний галын тэр гардаг учраас ерөнхийдөө дэлхийд дахин шөнийн цэнгэний газруудад энэ бүх зүйлүүдийг одоо хориглосон байгаа. Монгол улс одоо яаж энэ бүх зүйлээ хориглохыг одоо та бүхэн мэдэхгүй, бид нар ч бас мэдэхгүй. Тэгээд яаж энэ асуудлуудыг одоо туулахгүйгээр тойрч гарах вэ гэдэг дээр та бүхэн бас бодох хэрэгтэй.
Тэгэхээр бар ресторанууд бол одоо ямар ч хамаагүй объектэд ямар ч аврах гарцгүйгээр юу ч хамаагүй хийгээд хүмүүсийг оруулаад 5 онцны салгахалтын зорилготой байгаа учраас та бүхэн энэ тэнд бар ресторанд одоо орохдоо хамгийн гол нь аврах гарц нь хаана вэ? Гал гарвал яах вэ? Хэрхэн яах вэ гэдэг одоо тийм муу санаатай байхгүй болвол гинтэл галын аюул хаанаас ч юм гинт нөмрөө давна. Ерөөсөө тэгээ тухайн барилга байгууламжийн хийцлэл, аврах, орох, гарах гарц тий энэ бүх зүйлүүдийг судалж тэн дээр галын маш том стандартыг баримтлах юм бол аюулгүй ажиллагааны дүрмээ сайн дагах юм бол ерөнхийдөө ийм том ослууд бол гарахгүй байх боломжууд бол харагдаад байгаа. Америкийн нэгдсэн улсын галт хүмүүстийн тэнцвэрийн албаны эхний өгж байгаа зөвлөмжөнд юу гэдэг байгаа юм гэхээр хэрвээ 50 орчим хүн одоо тий нэгэн объектэд байж байгаа тохиолдолд галын аврах гарц нэг байж бас болно гэж байгаа юм. Тэр нь магадгүй одоо тий нэг орж ирсэн хаалга тэрүүгээрээ буцаад маш хурдан гарах тийм боломжуудыг бол байж болно гэж зөвлөж байгаа. За тэр нэг хаалганд дор хаяж 90 см-ийн өргөнтэй байх хэрэгтэй гэж байна. Тэгэхээр энгийн нэг одоо тий бүргэд хаалганы хэмжээтэй гэсэн үг. Яг ингээл хаалга онгонд хүмүүсээс гарна. Хэрвээ 50-с дээш хүн байгаа тохиолдолд 100 хүртэл хүн байгаа одоо ямар нэгэн хүлээ авалч юм уу бар ресторан дискотек болж илэхэд дор хаяж иймэрхүү одоо аврах гарц хоёрыг байгуулах хэрэгтэй гэж байгаа. Энэ орох гарц болон аврах 2 гарц гэхээр ингээ нийлээд 3 гарцыг заавал байршуулах хэрэгтэй болж юмсоо. Мэдээж тэгээд галын одоо тий аюулгүй гарцыг одоо харанхуу гэрэл унтарсан утаатай нөхцөлж харагдахаар одоо тий ногоон өнгөөр одоо энэ бүх зүйлүүдийг гэрэл тасарсан зам зааж явах хэрэгтэй тийм чиглэлийн самбарнуудыг бол байрлуулах хэрэгтэй гэдгийг та бүхэн бол мэдж байгаа. За 100-аас дээш хүнтэй тохиолдолд бол одоо энэ галын аврах гарцыг 3-аас 4-ийн хооронд нэмж байлгахаас гадна орох гарах гарц нэг байж бас болж байгаа. За ингээ 200 болоод ирэх юм бол галын стандарт тэр чигээр өөр болно. Яг тэгэхээр 200 хүн нэг объектэд байна гэдэг хэмжээний хүн байгаа учраас маш богино хугацаанд энэ 200 хүнийг 6-аас 7 одоо аврах гарцаар чөлөөтэй гаргахаас гадна 90 см гэж яриад байгаа нөгөө бүргэд хаалганы хэмжээтэй хаалганы өргөн маань нэмэгдээд 1.2-оос 1.5 метрийн тийм өргөнтэй болж ирж байгаа. Тэгээ дотроосоо шууд түгжигдэг одоо юм төлхөө юутай дараа шууд цаашаа гардаг гадна тал руугаа гадагшаага онгоод дотгошоогоо биш ийм байх бүх одоо стандартыг бол Америкийн нэгдсэн улсаас бол танилцуулж байгаа. Тэгэхээр яг энэ бүх стандартуудыг хийх юм бол хэрвээ ямар нэгэн гал аюултай үйлдэл боллоо гэхэд хүн яг тэр сумын дагуу гүүгээ хаалгыг дотроос нь биеэрээ түлхэх юм чинь. За тэр бариулыг хайгаад байх тийм боломж байхгүй. Ягаад тэгэхээр асар их олон хүн сандарт тохиолдож байгаа учраас шууд түлхээд гарах одоо тийм түгжээтэй биеэр онгоодог тийм түгжээтэй хаалгануудыг бол байрлуулж өгч байгаа. Ерөнхийдөө нэг иймэрхүү зөвлөмжүүдийг бас дагж явах хэрэгтэй. За өөр нэг яг энэ аврах гарцнаас гадна өөр бас нэг чухал зүйл бол усжуулах систем буюу борошуулах системүүдийг бол маш сайн байрлуулах хэрэгтэй. Үүнийг бас ажиллаж гин үгүй гэдэг бас шалгаж явах хэрэгтэй. Эдгээр системүүдийг бас мэргэжлийн компаниудаар нь байрлуулж ингэж галын аюулгүй байдлыг хангаж чадах юм бол ямар нэгэн одоо онцгой тохиолдол ус үед эдгээр төхөөрөмжүүд ажиллаж бас олон хүний амьсыг аврах тийм магадлалтай байдаг. За тэгэхээр объектүүдэд л ерөнхийдөө иймэрхүү одоо тий аврах гарц гэж байна, борошуулах систем байна, за мөн утаан мэдрэгч одоо тий ийм төхөөрөмжүүдийг бас байнгын байрлуулж түүнийхэн одоо тий ажиллаж байгаа үгүй юу байм шалгаж явах хэрэгтэй бол таарч байгаа. Тэгэхээр ямар нэгэн одоо объект ажилуулна, хүн амьтанд цуглуулна гэдэг бол өөрөө тэр чигээрээ хариуцлага аюулгүй одоо тий байдалтай холбоотой зүйл болдог. Энэ технологи, энэ стандарт Монголд үнэхээр сул байгаа учраас та бүхэн найз нөхдөөрөө ир дэшээ орж гарч явахдаа болж өгвөл ерөнхийдөө юм бэ1 давхар подвол ийм гарц нарийнхан ямар нэгэн уславаар оллоо гэхэд зугтаж гарах бараг боломжгүй зүйлд өөрийгөө одоо өрхөнд хийж байгаа юм шиг хавханд хийж байгаа юм шиг зүйлд ерөнхийдөө битгий ороорой. Энэхүү бичлэгийг сонссон тохиолдолд та ерөнхийдөө бол ахтар санаа суучна. Тийм учраас та бүхэн болж өгвөл 1 давхарт эсвэл 2 давхарт байгаа одоо тий бар ресторанд ороод гарц сэлгэх аюулгүй гарцуудыг бас нэлээд сайн бодож харж их хэмжээгээр аяктаар суухгүйгээр ямар нэгэн зүйл болох юм бол маш хурдан
одоо өөрийгөө аваад гарах, өөрийнхөө мөчөөгөр дутс одоо янз янзын зүйлийг бас хүн мартаад буцаж гүйж аваад тэнийг авч чадахгүй бас тэ галт өртөх магадлал бас их байдаг. Учраас өөрийнхөө биеинд би хилж хүзүүнээсээ одоо гинжилт юм уу одоо хувцсан дотоороо одоо тэ паск зүүд юм уу яаж хийж байгаад өөртөөгөө жорлонт орсон ч гарсан ч гэсэн гүүгээд явсан ч гэсэн таны бүх өчиг баримт утас шөрөмж чинь тантай байхаар бүх зүйлийг нарийн тооцох хэрэгтэй ш. Тэгэхгүй ингээ ширээн дээр юмаа тавьчаад байн бүжгийн талбайгаас өөрхөн ширээр нүдэ гүйлгэж харж ингээ зогсож явахаар өөрхөн биеинд байж байгаа тохиолдолд бол асуудалгүй шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө иймэрхүү одоо 26 он болоо нэлийн ширүүхэн гарсан гэдгийг та бүхэн мэдж байгаа. Тэгээд цаашдаа бас иймэрхүү зүйлүүд хизээж хаанч ямар улсад гарч магадгүй учраас та бүхэн маш болгоомжтой байж болж өгвөл юмд бас нэлээд судалгаатай болгоомжтой хэрсүү байх хэрэгтэй юм байна гэдгийг одоо миний оруулж байгаа түүхүүдээс харуулж байгаа. За ямар ч үс өнөөдөр оруулж байгаа бичлэг маань ингээ 20 минут гараа явчихж байна. Тэг ямар ч үссэн ерөнхийдөө тэ мэдлэг тусал нэмэр хүнд хэрэгтэй юмрхүү юм аа цааш нь ингээд оруулаад явна. Тэгээ та бүхэн орж гараад ойрхон байж байгаарай.